За сайн байцгаана уу 2020 оны. За хамгийн сүүлийн сар 12 сард болох үйл явдлууд. За 12 ордод маань ямархуу байдлаар нөлөөлөх нь вэ гэдгийг мэдээлэл болгон оруулж байна. За энэ 2020 оны хамгийн сүүлийн сар маань сар буюу сар битүүрэл мэлхийн ордонд болж байгаа. За тэгэхээр энэ сар битүүрэл маань мэлхийн ордонд болж байгаа нь бас их сайхан үйл явдлуудыг татж байна. Тэгэхээр нэгт сар маань өөрөө мэлхийн ордыг удирддаг. Дээрээс нь мэлхийн ордондоо битүүрхээс гадна Тэнгэрийн вантай, будтай эрэг холбоосыг үүсгэж байна. Тэгэхээр энэ 2020 он тэр чигээрээ асуудалтай жил, хүмүүсийн амьдрал маш их өөрчлөлтөнд орсон жил байсан боловч за 12 сарын 29-нд болж байгаа сар битүүрэл маань бидний амьдралд маш таатай үйл явдлуудыг гинтийн сонирхолтой байдлаар дуудаж байна гэж энэ бүтэн сараар бол харж байна. Тэгэхээр сар битүүрэл маань мэлхийн ордондоо 8% налуутай болохоос гадна Тэнгэрийн вантай, будтай, нартай эрэг холбоосуудыг үүсгэж байгаа маань эргээд бидний амьдралд бид бүгдний маань амьдралд 2020 он хэцүү байсан ч энэ хамгийн сүүлийн сард маш таатай үйл явдлуудыг баярын үеэр татж байна гэж харж байгаа. Тэгэхээр ордуудын маань хувьд энэ дээрх байдал ямархуу байдлаар ямар гинтийн зүйлс, ямар таатай зүйлс, ямар зүйлийг ойлгож ухаарч дээрээс нь мэдрэмжэндээ найдаж дараагийн 2021 оноо юуг илүү эхлүүлж бүтээн байгуулахад тусалж ийн вэ гэдгийг ойлгож авсан сар битүүрэл болж байгаамаа. Тэгэхээр дараагийн шинэ сар бол 1 сарын 10-нд гарна. За тэр болтол бүтэн сар маань 29-нд битүүрээ тэрнээс хойш бол магадгүй та ажил төрлөө төлөвлөж байгаа бол дахиад шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол 1 сарын 10-аас хойш эхлүүлэх их зүгээр байдаг. Яагаад тэгэхээр сар маань бас өөрийн гэсэн бүтцээр бас үйл явдлуудыг тань татчихдаг. Тэгэхээр шинэ саранд амьдралынхаа тодорхой хэмжээний эхлүүлэх гэж байгаа зүйлүүдийг төлөвлөн эхлүүлэх хэрэгтэй байдаг. Учир нь сар маань битүүрхээр тухайн зүйлийн үр шим маань илт бий болж төвлөрч тань дээр илүү бий болох боломжийг бүрдүүлдэг учраас сарны хэлбэрийг харж иж та ажлаа илүү их амжуулах, дээрээс нь шинэ сар гарах, сар ингээ хавиргалаад ирэх үед альва зүйлийг бий болгож хэрэгжүүлж эхлэх юм бол үр дүн битүүрхэд өгдөг юм аа. За тэгэхээр 12 ордноос ингээд ярих юм бол за хоньны ордныхны маань хувьд энэ бүтэн сар таны гэр бүлийн харилцаа санхүү дээр чинь гинтийн таатай байдлаар бол илэрч байна. Магадгүй та орон байртай холбоотой, үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шийдэл, өөрчлөлтийг хийж чадахгүй байсан бол энэ үеэр сар битүүрэл болж байгаа маань эргээд таны гэр орны харилцаа, санхүүгийн байдал, үйл хөдлөх хөрөнгө, дээрээс нь ажил мэргэжилтэй холбогдсон маш таатай үйл явдлуудыг татсан, гэртээ аз жаргалтай баяр баясгалантай бас ингээд оныг өнгөрүүлэх таатай үе бол бүтэн сараар гарч ирж байна. Учир нь таны орон байртай холбоотой, гэр бүлтэй холбоотой, дотоод сэтгэл зүйтэй холбоотой байршил маань эрэг холбоосуудыг таны үнц нь, санхүүгийн байдал, ажил мэргэжилтэй холбогдож гарч байгаа учраас таны хувьд 2020 он ямар байдлаар дуусч байгаа вэ гэхээр маш таатай байдлаар ажил мэргэжил, карьер дээр эрэг зүйлс авчрахаас гадна гэр бүлийн харилцаа, дотоод уур амьсгал маш сайхан байна. Тэгэхээр таны хувьд өнгөрсөн 2 жилийн турш ажил мэргэжил дээр маш олон зүйлүүдийг үзэж туулсан, бас танаас тодорхой хэмжээний чадвар, бас нэлээд олон зүйлүүдийг та золиослж ажил мэргэжлээ, гэр бүлийн харилцаагаа дээрс мөнгөний байдлуудаа авч явж ирсэн бол энэ бүтэн сар маань танд гинтийн байдлаар санхүү дээр чинь, орон гэр дээр чинь, карьер дээр чинь маш таатай үйл явдлуудыг татж байна. Магадгүй та тушаал дэвших, эсвэл шагнал хүртэх энэ шинэ жилийн баяраар за дээрээс нь гэр бүлийн харилцаа, орон сууцсан дээрээ бас тодорхой хэмжээний шийдлүүдийг хийж чадах боломжтой үе болж байгаа учраас энэ шинэ жилийн үеэр бол маш сайхан үйл явдлууд бүтэн сар маань таны амьдралд карьер, гэр бүл, санхүүгийн байдал дээр чинь бол үзүүлж байна. За энэ дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд энэ бүтэн сар маань 12 сарын 29-нд болж байгаа сар маань таны бодол санаа, ах дүүстайгээ харилцах харилцаа. Дээрээс нь таны ерөнхий хувийн бизнес болох хуваараа та хийж бүтээж бий болгож байгаа зүйлүүд дээр чинь сар битүүр чинь. Тэгэхээр таны хувьд та магадгүй ямар нэгэн өөрчлөлтийг өөрөөсөө бий болгох боломжтой сайхан үе ирж байна. Тэгэхээр таны нэг өөрчилж эхлүүлсэн зүйл маань үр шимээ өгж байна. Энэ маань эргээд таны бодол сэтгэх үе, өөрийн чинь чадвар, өөрийгөө дахин бүтээх, бий болгох, өөрийнхөө оюун санаа, сэтгэл зүрхийг сонсож өөрчлөлтийг бий болгосноор таны
одоо хувь тавиланд итгэх итгэл үнэмшил, дээрэс нь энэ маань эргээд таны одоо оюун санаа өөрийгөө одоо өөрчлөх чадсан байдал чи эргээд маш том үр дүнгийг өгж байгаатай холбогдуулан маш таатай эерэг нөлөөллийг таны одоо ордноос буюу үхрийн ордноос бүтэн сарлуу одоо чиглэсэн Тэнгэрийн вангийн нэрэг дээрс нь бодтой холбоотой зүйлс маань ирж байна. Тэгэхээр таны хувьд гадаад улс оронтой холбоотой, ихтэй сургуулиудтай холбоотой маш таатай эерэг одоо зүйлс үйл явдлуудыг таны одоо өөр чинь чадамжаар ирж байгаа учраас магадгүй та энэ үеэр одоо боловсралтай холбоотой, сурч мэдхтэй холбоотой зүйл дээрээсээ одоо зөв урамшуулал, зөв одоо дүн дээрээс магадгүй одоо та сургууль соёлоо төгсөж байгаа бол энэ үеэр одоо бичиг сажигтай холбоотой, сертификаттай холбоотой таатай үйл явдлуудыг бас татаж магадгүй та одоо сургууль соёлоо дуусгах, өөрийнхөө одоо хийж бүтээжсэн зүйлс нэг тийшээ шийдэгдэх, бүтэн сараар ойлгомжтой болох хувийн бизнес маш эерэг зөв шийдлүүдийг та хийж чадсанараа үр шимийн хүртэх боломжуудыг энэ бүтэн сар маань танд өгч байна. За энэ дараагийн орд бол эхрийн орд байна. Тэгэхээр эхрийн ордныхны маань хувь дээрх бүтэн сар таны санхүүгийн байдал, өөртөө ихтэй байдал руу чинь шилжүүлж байна. Тэгэхээр таны өөрийгөө үнэлэх байдал чинь бүтэн сараар маш ойлгомжтой болж та яг хинбэ гэдгээ ухаарч ойлгож 2020 он тэр чигээрээ таны хувьд оюун санааны өөрчлөлттэй холбоотой жил байсан учраас энэ бүтэн сар танд өөртөө дахин итгэж, өөрийгөө дахин нээж, олж өөрийнхөө хэлж байгаа зүйл, илэрхийлж байгаа байдлууд бүгд ойлгомжтой болохоос гадна оюун санаа даалт ухамсараас чинь Тэнгэрийн ван эерэг холбоосуудыг үүсгэж байгаа учраас зүүд нойр дотоод оюун санаатай ч холбоотой ойлгомжтой мэдээллүүд нөгөө ертөнц, даалт ертөнцид оюун санааны одоо spiritual одоо байдлаас чинь илэрч байна. Тэгэхээр магадгүй таны хувьд энэ байдал эргээд таныг өөрийгөө дахин нээж, дахин бүтээхэд гайхалтай нөлөөлөлтөд үзүүлж байна. За хоёр тэгэхээр санхүүгийн байдал дээр чинь маш эерэг зүйлс одоо өрнөхөөс гадна санхүү дээрээ ямархуу байдлаар та мөнгөө үрж зарж байгаа өдөр тутмын хэрэглээ чинь ямархуу байж таны санхүү бас сайжирч дээшилж байгаа вэ гэдэг дээр маш зүүн совин өндөртэй мэдрэмж маш шаардсан, мэдрэмж чинь бас их өндөрсөн юм гайхалтай бүтэн сараар ирж байгаа учраас санхүүгийн одоо асуудлууд маш зөв тийшээгээ эргэх боломжийг эхрийн ордныханд өгч байна. За энэ дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд энэ сар битүүрэл таны ордонд болж байгаа учраас таны бие физиолог, таны тэр чигээрээ оюун санаа, гадаад үзэмж, байдал, ертөнцийг харах өнцөг дээр чинь сар битүүрч гинтийн одоо байдлаар тодорхой одоо таатай зүйл авчирдаг Тэнгэрийн ван гарагтай эерэг холбоосуудыг үүсгэж байгаа учраас таны хувьд итгэл одоо сэтгэл дээрэс нь холын зорилго чинь маш одоо ойлгомжтой болох, юу хийх ёстойгоо маш сайн ойлгох. Дээрэс нь энэ үеэр мэлхийнүүд маань ямар төрлийн хүсэл сонирхол тээж явсан тэр маань бүтэх за хүсэл зорилго маань бас биелэх боломжийг гайхалтай сар битүүрэл маань өгж जैन. Дээрэс нь бие физиологтой холбоотой ямар нэгэн шийдэл төрөх гэжсэн бол за энэ шийдэл маань Тэнгэрийн маантай холбогдож байгаа гариг хэрэгс маань танд боломжийн одоо арга. Дээрээс нь бие физиолог, бие хаатай холбоотой өөрчлөлт хийх гэж байгаа бол дээрх одоо байдалтай холбогдсон мэдээлэл найз нөхдөсөө сонсох, сошиал медиагаас олж авах зэрэг олон нийтэд харьцдаг харилцаа руу чи эргээд таныг төвлөрүүлж байгаа учраас таны хийх ёстой зүйлс олон нийтэд харьцах харилцаан дээр чинь өөрчлөлт шинжилт ирж байгаа маань эргээд танд маш таатай үйл явдлуудыг татан энэ маань эргээд сар битүүрэл болж байгаа учраас ер нь таны одоо цаашид ирээдүйд хийх ёстой ажил мэргэжил болон ер нь хүсэл мөрөөдөл холын зорилгууд чинь маш ойлгомжтой болж энэ маань эргээд өөрийг чинь маш идэвхтэй болгож байна гэж харж байна. За нөгөө талаар мэдээж бод гарагтай бас эерэг холбоосуудыг үүсгэж байгаа учраас таны ирэмийн харилцаа холбоонд ир чинь маш сайхан мэдээ сонсох боломжийг за энэ 12 сарын 29-нд танд өгж байгаа юм байна. За энэ дараагийн орд бол Арслангийн орд байна. За Арслангийн ордныхны маань хувьд дээрх гариг ирхэсийн байдал болон 12 сарын 29-нд болж байгаа сар битүүрэл танд ямар хуу үйл явдлуудыг татж ийнө вэ гэхээр за бүтэн сар маань таны даалт ухамсар дээрээс нь оюун санаатай холбоотой байршилтаас битүүрж одоо гэрэлтүүлж байгаа учраас магадгүй таны хувьд маш олон хэрэггүй болсон одоо сэтгэл зүйн асуудлууд дээрээс нь одоо өөрөөсөө хайж явуулж чадахгүй байсан одоо буруу хооллолт дээрээс нь одоо ямар нэгэн сэтгэл зүйд нөлөөлөх үйс
одоо хэрэглээний зүйлүүд байна л да одоо арх тамхитай холбоотой байж болно. Тэгэхээр энэ маань эргээд таныг өөрчилж за хэрэгцээгүй болсон одоо хоол хүнс дээрэс нь өөрийнхөө сэтгэл зүйн асуудлуудыг явуулах, дээрэс нь үүнтэйгээ харьцах харилцаа гарцыг олох боломжтой одоо таатай үе бол ирж байна. За хоёр дахь ажил төрөлчин бас таныг маш их одоо өөрчилж дээрээс нь ажил төрөл дээрээ бас тодорхой амжилтуудыг авчрах боломжийг өгж байна. Тэгэхээр эрүүл мэндтэй холбоотой асуудлууд 20 он тэр чигээрээ байсан ба ажил төрөлтэй холбоотой асуудлууд байжсэн бол за эндээс гарах гарц боломж за дээрээс нь магадгүй та энэ үеэр одоо шагнал хүртэх, дарга цэрэгчин үнэлэх, за нөгөө талаар бас албан тушаал твших боломжийг бас бүтэн сар маань өгөхөөс гадна за урд нь бас ингээд ойлгож чадахгүй яваадсан олон асуултууд дээр та хариулт олох боломжийг өгж байна. Хэрвээ та хууль дүрмтэй холбоотой ямар нэгэн одоо бичиг цаастай холбоотой асуудлууд үүсчихсэн бол энэ маань эргээд одоо таны хууль ёстой харилцаа боломжууд магадгүй одоо та өөр бичиг цаасны асуудалтай хин нэгэн байсан бол энэ маань эргээд одоо энэ 29-нд болох сар битүүрлэр шийдэгдэх нэг тийшээ шийдэгдэх гарц боломжууд нээлттэй болох үе бол ирж байна. За энэ дараагийн орд бол охины орд байна. За охины ордынхны маань хувьд дээрх одоо 12 сарын 29-нд болж байгаа сар битүүрэл маань таны амьдралын за ер нь бол одоо итгэл үнэмшил амьдралд одоо хандах дээрэс нь амьдралд итгэх байдал дээр ч өвчтэй нөлөөлж байна. За сар битүүрэл маань таны харилцаа холбоо, найз нөхдөдтэй холбоотой байдал дээр нөлөөлөхөөс гадна таны найз нөхд харилцаа холбоо, олон нийтэд харилцдаг байдал дээр ч нөлөөлөхөөс гадна за найз нөхдийн зүгээс ямар нэгэн тусламж дэмжлэг ирэх за дээрэс нь олон нийтэд харилцдаг харилцаан дундаас хийж бүтээж исэн зүйлүүд маань нэг тийшээ дуусаж шийдэгдэж энэ нь эргээд танд үр дүн өгж итгэл үнэмшил авчрах ирээдүг одоо зорих томоохон үйл явдлуудыг бас дараагийн шин сараар тавих томоохон зорилгыг чинь итгэвчүүлэх гайхалтай үе бол охины ордныхонд ирж байна. За энэ дараагийн орд бол жинлүүрийн орд. Жинлүүрийн ордныхны маань хувьд дээрх сар битүүрэл 12 сарын 29-нд болохоос гадна Тэнгэрийн ван будтай эрх холбоос үүсгэж байгаа энэ үеэр таны одоо за таны бол одоо орон байртай холбоотой асуудлууд дээрээс нь одоо та удаан шийдэж чадахгүй байсан таны бодол санаа нь маш их нөлөөлж байсан гэр бүлийн харилцаа орон байртай холбоотой асуудлууд чинь одоо нэг тийшээгээ шийдэгдэхээс гадна оюун санаа болон одоо өв хөрөнгийн байдал дээр бас танд маш томоохон шийдлүүд ирэхээс гадна магадгүй та энэ үеэр орон байраа зарыг худалдъя гэж бодож ирсэн бол гайгүй худалдан авахч гарч ирэх боломжуудыг бас Тэнгэрийн мантай холбогдож байгаа бүтэн сар маань өгөхөөс гадна таны амьдралд бас ажил төрөл болон эцэг эхтэй холбоотой асуудлууд дээр таатай шийдэлтэй харилцаа холбоо үүсгэхээс гадна ажил төрөл ерөнхийдөө бол ямархуу байдлаар явах ёстой юм. Таны ажил карьер цаашаад ямархуу одоо зүйлсүүдийг таны оюун санаа, сэтгэл зүрх, бодол санаанд одоо нөлөөлж таны чадвараас одоо шаардж ийнэ гэдгийг ойлгож мэдэрсэн. Бас дээрэс нь үүн дээрээ гарах гарцыг олж авсан таатай одоо үйл явдал болж магадгүй хэрвээ таны одоо орон байр чинь банкны зээлтэй холбоотой асуудлууд дээр асуудал маш удаан үүсгэжсэн бол энэ үеэр одоо банк санхүүтэй холбоотой ямар нэгэн өөрчлөлт шинжилтээс шалтгаалan таны хүүтэй холбоотой, зээлтэй холбоотой зүйлүүд маш эерэг нааштай байдлаар шийдэгдэх нэ гэж харж байна. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордныхны маань хувьд бүтэн сар маань таны амьдралын одоо альва нэг одоо итгэл найдвар одоо хүсэл мөрөөдлөөс гадна философи альва зүйлийг харах өнцөгдөр чинь сар битүүрч байна. Тэгэхээр магадгүй таны итгэл үнэмшил болон амьдрал дээр ямар хуучиг хандлагууд одоо та цаашид баримжаалан явахын за сургууль соёлтой холбоотой ямар асуудлууд танд нэг тийшээ шийдэгдэж байгаа вэ гэдэг дээр сар битүүрэл явагдаж байна. Тэгээд дээрэс нь харилцаа холбоон дээр чөнлөж байгаа учраас хувь тавилангаараа одоо харилцаа холбоон дээр томоохон эерэг өөрчлөлтүүд бас гинтийн одоо хараагүй боловч их нааштай сайхан шийдлүүд таны харилцаа холбоон дээр үүсч байна. Магадгүй одоо та хоёрын харилцаа холбоон дээр асуудалтай байсан бол та хоёрын харилцаа холбоо нэг тийшээ шийдэгдэх. За хувь тавилангаараа одоо болох ёстой зүйл маань энэ үеэр болохоос гадна харилцаа холбоон дээр таны одоо ирэмийн одоо хамтрагч болох одоо эхнэр нөхөр чинь танд гинтийн санал тавих энэ маань эргээд таны бодол сэтгэхүй болон хэл ярианд маш их таалагдсан таны бодож исэн зүйлс чинь бүтэх дээрэс нь энэ нэргээд одоо эхнэр нөхрийн харилцаан дээр чинь нааштай шийдлүүд авчрах дээрэс нь нөхөр чинь бас их гинтийн аятайхан ажил төрөл амьдралд нь одоо боломжийн санал бий болох боломжийг энэ 12 сарын 29-нд болж байгаа бүтэн сар өгч байна.
За энэ дараагийн орд бол номын орд байна. За номын ордынхны маань хувьд дээрх байдал маань эргээд одоо таны хувьд 2020 он тэр чигээрээ санхүүгийн сэргээн засах одоо босгох юм уу эсвэл санхүү дээр ямар зүйл одоо би болох ёстой вэ гэдэг дээр бас анхаарсан юм жил гарснаас гадна дээрэс нь таны хувьд өөртөө харилцах байдал дээрэс нь ажил төрөлтэй холбоотой асуудлууд за дээрэс нь одоо бусдын болон өөрийн оюун санаатай холбоотой асуудлууд дээр эерэг холбоосуудыг Тэнгэрийн Ван авчирч байна. Тэгэхээр одоо ажил төрлөөс шалтгаалan таны өдөр тутмын ажил амьдрал өөрчлөлтөнд орчихсон байсан бол энэ маань эргээд танд бас эерэг нааштай шийдлүүд өгөх. За магадгүй одоо номын ордынхны маань хувьд ажил төрлийн байдал дээрэс нь ерөнхий одоо ер нь ажил төрөл дээр хандах хандлагууд маань маш их өөрчлөлтөнд орчихсон. За зарим маань ажлаа сольж өөрчилж өдөр тутмын одоо цаг нарт өөрөөр баригдаж ажиллах, өөрөөр одоо ажил төрлөө зохицуулж явсан бол энэ маань эргээд нааштай зөв шийдлүүд гарахаас гадна магадгүй эрүүл мэндийн байдал дээр чинь тодорхой хэмжээгээр таны хоол хүнстэй холбоотой дайет болон одоо амьдралын хэмнэл, хэвшил, цаг нартай холбоотой хэвшил дээрээс нь таны дасгал сургуультай холбоотой байдлаас үр дүн өгж таны ерөнхий эрүүл мэнд маш таатай байхаас гадна ажил төрөл болон өдөр тутмын ажлын одоо байршил дээр чинь эерэг нааштай зүйлүүд шийдэгдэх. За нөгөө талаар одоо өөрийн чин оюун санаа болон өөртөө ихтэй байдал за юунаас болж илүү их өөртөөгөө за гадна таны одоо ер нь бол одоо ажил төрөл маань эргээд одоо өөрчлөлт шинжилт хийж чадсанаараа үр дүнгээ өгж гинэ гэж харж байна. Таны дараагийн орд бол материал орд байна. За материал ордынхны маань хувьд энэ Тэнгэрийн Ван болон 12 сарын 29-нд болж байгаа сар битүүрэл бэлхийн ордонд болж байгаа энэ байдал маань за таны харилцаа холбоо болон одоо бүтээлч байдал дээр чинь их нааштай шийдлүүд ирж байна. Тэгэхээр магадгүй одоо таны хувьд та энэ үеэр гэр бүл болохын нэг одоо сонгох эсвэл харилцаа холбоон дээр маш нааштай шийдлүүдийг Тэнгэрийн Ван бас эерэг холбоос үүсгэж байгаатай холбогдуулан өгч байна. За магадгүй нөгөө талаар гэр бүлтэй материалын ордынхны маань хувьд энэ байдал үр хүүхэдтэй харилцаа дээрээс нь гэр бүлийн одоо эхнэр нөхөртөйг харилцах харилцаан дээр маш таатай эерэг одоо холбоосуудыг үүсгэж байгаа учраас таны харилцаа холбоо, үр хүүхдийн харилцаа холбоо, гэр бүлийн хамтрагчийн харилцаа холбоон дээр маш нааштай, маш ойлгомжтой, маш одоо бүтээмжтэй юм үйл явдлуудыг татж байна. Магадгүй одоо гэр бүлийн чинь эхнэр нөхрийн одоо хувьд өөрчлөлт амьдралд нь өөрчлөлт орж ажил төрөл нь одоо илүү нааштай эргээр шийдэгдэх. За хоёр тэгэхээр үр хүүхдүүдийн чинь хувьд сурч боловсрох байдал, сургууль соёлтой холбоотой, идэвх сэтгэлтэй холбоотой байдал дээр маш нааштай одоо шийдлүүд болон нааштай үр дүн одоо илэрх. Дээрээс нь таны хувьд одоо таны бодол санаа болон бүтээлч байдал маш хүчтэй өрнж ундарч байгаа учраас бусдад харилцаа болон үр хүүхдийн одоо асуудал дээр нь гинтийн таатай мэдээлэл дээрээс нь таны одоо романтик харилцаа хүртэл маш идэвхтэй нөлөөлж байгаа учраас магадгүй таны одоо өөрийн чинь илэрхийлж байгаа байдал романтик харилцаан дээр маш өвөрмөц хин нэгэнтэй уулзрах боломжуудыг ганц бие материал ордоход бас энэ 12 сарын 29-нд өгж байгаа бүтэн сар маань бол өгж байна. За Бомбей ордынхны маань хувьд энэ байдал болон Бомбей ордынхны маань хувьд дээрх сар битүүрэл таны ажил төрөл болон одоо өдөр тутмын хийдэг зүйлс төр чинь бий болж байна. Мэдээж та одоо ажил төрөл хийдгөө бол өглөө босоод хүртэл одоо ямархуу байдлаар одоо өдрийг өнгөрөөдөг гэдэг дээр хүртэл одоо мэдээж яригдана. Тэгэхээр таны өөрийгөө өглөө босоод одоо ямар юу идэж уудгийн за өдөрт ямархуу байдлаар өдрийг өнгөрөөдгийн за ажил дээр ямархуу байдаг гэдэг олон өдөр тутмын асуудлууд төр чинь сар битүүрч одоо бас дээрэс нь эерэг холбоосуудыг бас гэр бүлийн харилцаанаас үүсэж байгаа учраас таны магадгүй одоо ажил төрөл маань ирэх 2021 оноос гэрээсээ ажиллах эсвэл өдөр тутмын ажил төрөл дээр ямар нэгэн шийдлүүдийг хийж хуучин арга замаар хийдэг байсан зүйлүүд маань эргээд үр дүнгээ өгөхөөс гадна за таны хувьд эх 21 онд ажил төрлөө ямархуу байдлаар хийж цэцлэх ёстой юм. За хуучин хийжсэн арга барил чи одоо ингээ үр дүнгээ өгж байгаа юм чи энэ чиглэлээр цаашаа явах уугүй юу гэдэг дээр ажил төрөл, гэр бүлийн харилцаа, дээрэс нь өөрийн чинь одоо
сэтгэл зүрх одоо оюун санаас маш хүчтэй нөлөөлж байна. Тэгэхээр магадгүй таны хувьд гэрээсээ ажилдаг бол одоо энэ маань үр дүнгээ өгөхөөс гадна таны ажил төрөл чинь бас их гэрт дотроо их өөрчлөлт хийх, дээрэс нь хийж байгаа зүйл эрүүл мэнд дээр холбоотой ямар нэгэн зүйлс та хийж исэн бол энэ маань үр дүнгээ өгч магадгүй хүссэн хэмжээнд турах, хүссэн хэмжээнд жин нэмэх зэрэг үйл явдлуудыг өгч байна. Бас дээрэс нь хооллолт ч бас танд ямар үр дүнтэй байсан бэ гэдгийг бас энэ дээрх 12 сарын 29-нд болж байгаа бүтэн сар танд өгж байгаа маань эргээд гинт эерэг байдлаар зөв тийшээгээ шийдэгдэж байна гэж гарч ирж байна. Дараагийн орд бол загасны орд байна. За загасны ордны маань хувьд энэ сар битүүрэл маань таны бүтээлч байдал дээр нөлөөлж байна. За загаснуудын маань хувьд байглаас саяасан одоо бүтээлч зан чанар өндөртэй хүмүүсээс гадна за тэдний хувьд үр хүүхдийн одоо харилцаа холбоо маш одоо сэтгэл зүрх болон мэдрэмжинд нь бас ойрхон явдгаас гадна үр хүүхдтэйгээ харилцаан дээр маш мэдрэг эмзэг ханддаг хүмүүс байдаг. Тэгэхээр сар битүүрэл маань таны үр хүүхдийн харилцаа болон бүтээлч байдал дээр чинь нөлөөлж байгаа учраас энэ үеэр магадгүй таны одоо хүүхдтэйгээ харилцаа мэдрэмж бүтээлч байдал чинь одоо эрг нааштай шийдэгдэж магадгүй харилцаа холбоо дээрээс нь үр хүүхдийн харилцаа холбоо бүтээлч байдал чинь маш итгэвхтэй зөв тийшээ өрнөхөөс гадна таны бодол санаа хэл яриа маш өвөрмөц байхаас гадна таны хийж байгаа зүйл тодорхой хэмжээний таны бүтээлч байдал шаардж байгаа бол энэ маань эргээд үр дүнгүй энэ үеэр өгж гинэ гэж харж байна. 12 сарын 29-нд болж байгаа сар битүүрэл таны хувьд нөгөө талаараа бас романтик харилцаа дээрэс нь магадгүй одоо та ганц бий бол хин нэгэнтэй энэ үеэр бас дейт хийх, учрах, эсвэл ямар хүнийг та ирээдүйд ерөнхийдөө бол өөрийнхөө харилцаа холбоо болзоон дээр одоо ерөнхийдөө бий болгож татах ёстой вэ гэдгийг илүү ойлгосон ийм байдлуудыг өгж байна. За нөгөө талаар хэрвээ таны хийдэг зүйлс чинь танаас маш их одоо сүүлийн үеийн одоо хэл яриа чадамж шаарддаг бол энэ маань эргээд танд маш их бүтээмжтэй, үр дүнтэй одоо өрнөх боломжуудыг бас өгж гинэ гэж харж байна. За тэгэхээр 12 сарын 29-нд болох энэ бүтэн сар маань эргээд таны амьдралд маш одоо азтай зүйлүүдийг бас нээж байгаа учраас загасны ордынхны маань хувьд маш одоо зоригтой дээрэс нь бас азтай олон үйл явдлуудыг 2020 оны сүүлд өөртөө татж байна гэж харж байна. За тэгэхээр ерөнхийдөө одоо ерөнхий байдлаар 12 ордондоо бол мэдээллүүдийг бүтэн сараар хүргэлээ. Тэгээд танд шинэ оны мэнд хүргэе. Бас 2021 онд ололт амжилтаар дүүрэн эхлүүлэх болтугай гэж өрөөё.